Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд оройн дүргий. Энэ бидлизээс бэлтгэн хүргэдэг хинэн химбэ ярилцлагын нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. За манай удаагийн дугаарын зочноор олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн намдгийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамд болоод Орхон аймгийнхаа нийт оюутан залуучуудаас оюутны эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Ингээд бас сэхэрлэгцээрээ дамжуулаад нийт Монгол улсын олон улсын болон оюутны эрхийг хамгаалах өдрөөр энэ сайхан өдрөөр ингээд нийт оюутнуудаа бас баярын мэндийг хүргэе. За энэ өдрийг ер нь манай аймгийн оюутнууд ямар хүрээнд, ямар зохион байгуулалттайгаар ач холбогдол өгч тэмдэглэх юм болоо тухайлбал танаа сургуульд ямар ажил өрнөж байна? За Орхон аймгийн хэмжээнд болохоор Орхон аймгийн оюутны холбоотой хамтарч ажилладаг. Энэ жилийн үед бол сургуулиуд бас өөрсдийн сургууль дээрээ өөрсдийнхөө онцлогоор бас оюутны эрхийг хамгаалах өдрөө өөр өмгцөөр явуулдаг байгаа. Манай сургуулийн хэмжээнд гэх юм бол одоо манай сургуультай холбоотой бүх үйлчлэгээнүүд маань бүгд 50% хөнгөлөлттэй үйлчлэгээнүүд явж байна. Мөн багш нар маань бас оюутнуудаа бас урамшуул эрхийг хамгаалах өдрөөр нь бас бонус болгоод онооны биелэг ч юм уу ингээд тиймэрхүү зарчмаар үйл ажиллагаа явагдаж байгаа. Аймгийн хэмжээнд бол өнөөдрийн үед бол бүх ангийн дарга нарын хувьд бага чуулган болж байгаа. Тэгээд Орхон аймгийн оюутны холбоо маань бас оюутны зөвлөлөөр дамжуулаад оюутнуудаа бас мэдлэгээ төвшүүлсэн байна. Баг чуулган гэдэг чинь энэ дээр одоо юу яригдах вэ? Ямар асуудал хүн? Баг чуулган болж байгаа. Энэ нь болохоор ерөөхдөө бас Орхон аймагт хараатай оюутан залуучуудын бас эрх ашигын төлөө өнөөдөр оюутан залуучууд маань юу дутагдж юу хэрэгтэй байна гэдэг тал дээр л оюутны төлөө мөн ажиллаж баг чуулгаж байгаа. За тэгэхээр энэ өдөр бол тодорхой бас үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа маань намдаг яг өөрийгөө манай үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулаач. За миний би Монгол Улсын их сургуулийн санхүү эдийн засгийн 4-р дамжааны оюутан. Одоогор Монгол Улсын их сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнийг хийдэг. Ийм залуу байна. Оюутны зөвлөлийн тэргүүнээр яагаад сонгогдох болов? Ер нь оюутны зөвлөлийн тэргүүн гэдэг хүн ямар үүргийг хүлээж ажилддаг юм болов? За оюутны зөвлөл гэдэг байгууллага өөрөө удирдах байгууллага байдаг. Тэгээд ерөнхийдөө бас миний хувьд сонгогдох болсон шалтгаан их бол бас сургуулийн хэмжээнд бас үйл ажиллагааг докторжуулъя. Докторжуулахаас гадна бас оюутны зөвлөл гэдэг байгууллагыг бусад оюутнуудад илүү ойлгомжтой хүргэхийн тулд бас тийм зорилготойгоор оюутны зөвлөлийн тэргүүн болсон байгаа. Өнөөдөр одоо энэ зорилгоо биелүүлээд ажиллаж чадж гин гэж чи өвдө боддгоо. За ерөнхийдөө бол хүн өөрийнхөө ажлыг дүгнээд бас хариу хэлэхэд бол бас хэцүү байдаг баха. Тэгээд ерөнхийдөө сургуулийн манай оюутан залуучууд бол бас тодорхой хэмжээнд хөнгөлөлт өгдөг баха л гэж бодож байна. Оюутны эрхийг хамгаалах өдөр гэж байгаа. Ер нь оюутнуудад юу тулгамддаг юм бэ? Тэдний эрх юун дээр зөрчигддөг юм бэ? За оюутны эрх ашиг зөрчигдөх нөхцөл ерөнхийдөө бас тодорхой хэмжээний бас гайгүй байх гэж бодож байна. Орхон аймгийн хэмжээнд гэх юм бол одоо оюутан залуучууд бидэнд юу тулгамдаад байх гэхээр эхний ээлжинд бол одоо оюутнуудын автобусаар үргэлжлүүлэх үйлчилгээ бай. Дараагаар гэх юм бол одоо оюутнуудаа Орхон аймгийн оюутан гэсэн тийм хараа картны хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол одоо оюутны хөнгөлөлт үйлчилгээнүүдийг авч болно. Жишээлбэл одоо нийгмийн даатгалын үйлчилгээ ч юм уу, эрүүл мэндийн үйлчилгээ ч юм уу, өөр бусад бас салбаруудаар үйлчлүүлэх үйлчилгээ. Энэ тал дээр бол бас Орхон аймгийн хэмжээнд жоохон дутагдaltaй байгаа гэж харж байгаа. Энийг бол бас холбогдох байгууллагуудад нь Орхон аймгийн оюутны холбоонд бас сургуулийн төлөөлөл зөвлөлүүд ингээл дандаа л уламжлал явж байгаа л та. Оюутнууд нийтийн тээврийн үйлчлэгээр хөнгөлөлттэй хүн терапиар зорчиж чадахгүй байгаа гэж бодлоо. Тэгж л ойлгож болно. Хөнгөлөлттэй үйлчлдэг. Өмнө нь бол ер нь ингэж хөнгөлөлттэй зорчдог гэсэн. Энэ бол маш олон жил яригдчихсан асуудал юм л да. За яг Орхон аймгийн хэмжээнд бол хөнгөлөлттэй зорчиж байсан удаа бол ер нь бол байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд бол бас оюутнууд маань картаараа хөнгөлөлттэй зорчдог байсан. Гэсэн хэдий ч бас одоогор бол бас одоо нэг сая энэ 2016 оны хичээлийн шинжилгээс эхлээд ингээд оюутан залуучууд өнөөс эргээд бас үн төлбөртэй зорчдог болцсон байгаа. Тэгээ Орхон аймгийн хувьд бол бас энэ тал дээр асуудлыг шийднэ гэж оюутны холбоос ажиллаж байгаа. Ер нь бас сая нэг хэсэг оюутны 70 мянга гэж тэтгэлэг өгдөг байсан. Энэ тэтгэлгийг өгөхөргүй боллоо гэдээ оюутнууд бас цуглаан бас нийслэл хотын хэмжээнээс хийж байгаа мэдээлэл үзэгдэжсэн л дээ. Ер нь энэ оюутнуудад 70 мянга одоо олгодог асуудал дээр ямар байр суурьтай байдаг гэж чинь юу? За 70 мянга бол ер нь бол байх ёстой зүйл гэж боддгийг. Тэгээ бас оюутан бас хүн болгоны бас харах өнцөг өөр байгаа юм л да. Оюутан болгон бас зарим нь хэрэгтэй, зарим нь бол бас
буруу зүйл зарцуулдаг байж болно. Гэхдээ одоо хүн гэдэг чинь өөрөө хүн болгон ухамсартай болцсон. Хүн болгон бас төлбөр төрлөө тодорхой хэмжээний сургууль сурж байгаа болохоор тэрийг нэг буруу зүйлд ашиглах нь бол бас бага байх гэж бодож байгаа. А яг хуу юм болгоно нэг 10 уруу төгш биш гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг тодорхой хэмжээний тийм нөлөөлөл байгаа гэсэн хэдий ч дийлэх оюутнууд маань бас өөрсөндөө хэрэгтэй зүйлээр цацуулж байгаа гэж боддгийг. Ер нь оюутны зөвлөлийн одоо тэргүүн хийгээд явж явах одоо оюутан байх бас хажуугаар энэ ажил албыг хийгээд явж явах ачаал ер нь бол их байх уу? Оюутнууд бас ямар хүсэлтээр ер нь ямар чиглэлд илүү их хандаж ярьж байна, дуу хоолойгоо хүргэж байна. Энд дээр хуваалцаач. За энэ тал дээр бол үнэхээр бас хүндрэл ачаал их гэрнэ. Хичээл номны асуудал, тэгээд оюутны зөвлөлийн маань ажил, тэгээд олон талын бас янз бүрийн ажлууд орж ирнэ. Тэгээд бас зарим нь бол шаардлагатай хийх ёстой ажлууд байна, уламжлал ажлууд байна. Тэгээд ингээ явахаар бас хичээл номны асуудал бол бас нэг жаахан хойш нь тавигддаг тал бий. Тэгтээ бас хувь хүний өөрийн зохион байгуулалтын асуудал. Хэдийд нэг хичээл номоо амжуулах уу, ороо үдшин суугаад хичээл номоо бие даалтаа амжуулаад шалгашүүлгээ зохицуулаад энэ тал дээр бол би хувь хүний өөрийн зохион байгуулалтын асуудал гэж боддог шүү дээ. Чиний хувьд хэр зохион байгуулалттай юм бэ? За ямар ч тач байсан миний хувьд бол тодорхой хэмжээний ажлууд амжуулаад явж байгаа. Бас 100% бол бас сайн зохион байгуулалттай гэж хэлэхгүй л байна. Ангийн дарга бас хийдгүү. Үгүй ангийн дарга хийдгүү. Оюутны зөвлөлийн дарга хийдэг. 10 жил байхдаа ангийн дарга хийдгээс нь ер нь энэ олон нийтийн үйл ажиллагаа удирдах ажилд 10 жилд ангийн дарга хийдэг байсан. Удирдах байгууллагаар бол бас тодорхой хэмжээнд явдаг. Бас энэ ч 90 дахь Арангаан залуучууд оюутны холбооны төрийн бас байгууллагын тэргүүлэгчийг бас давхар хийдэг. Олон нийтийн ажлаар ер нь бол оюутан болсноос хойш 10 жилээс эхлээд олон жил бас явж байгаа. Чиний хувьд бол их нийгмийн идэвхтэй одоо ийм оюутан залуу хүн гэж харж байна л да. Нөлөөсөн хүчин зүйл гэж байгаа юу? За нөлөөсөн хүчин зүйл байгаа. Тодорхой хэмжээний бас гэр бүлийн хүмүүжил бас нөлөөсөн болов уу гэж боддгийг. Тэгээд дээрэс нь бас хувь хүний өөрийн бас сонирхол мундаг лидер, мундаг ах нарыг бас хараад бас тэрдээс үлгэр жишээ болоод энэ ах нар шиг болох юмсан гэдэг өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу явж байгаа гэж боддог. Үлгэр жишээ авдаг хүн чинь гэвэл их юм бэ? Тэгээд олон талын хүмүүс шүү дээ. Одоо сайхан одоо бөхчүүл ах нар гэх юм бол улсын хурлын гишүүд байна. Одоо Сүхт аваргаас эхлээл, Батэрдэн аваргаас эхлээл. Тэгээд том бас лидер хүмүүсийг хараад тэднээс үлгэр жишээ авахыг боддог, хичээгээл явдаг. Чиний багын мөрөөдөл юу байсан бэ? Миний багын мөрөөдөл цагдаа болох их хүсэлтэй байсан. Тий. Тэгээд одоогоор бол санхүү эдийн засгийн сургууль сурж байгаа. Мөн төгсөөд бас Батлан сургууль сурах сонирхолтой. Ер нь үеийнхнийгаа оюутан залуучуудыгаа харахад ер нь шүүмжлэмээр санагддаг. Юун дээр ер нь шүүмжлэмээр санагддаг үе байдаг вэ? Үеийнхнээ залуусыг шүүмжлэх зүйл бол миний хувьд бол нэг ажиглагддаггүй. Яг зөвөр бас зарим зүйл дээр хэм бол бас хувь хүний өөрийн төлөвшлийн асуудлыг л зарим зүйл дээр бас манай залуучууд маань бас жоохон ёс суртахууны хувьд тоглолттой харагддаг тийм зүйл байдаг. Тэр бол одоо тэгээд хувь хүний өөрийг бие авч явах чадвар юм уу л гэж харна. Чөлөө цагаараа ер нь хэрхэн өнгөрөх вэ? Чөлөө цагаараа спорт идэх сонирхолтой. Бас урлаг сонирхно. Ерөнхийдөө тэгэл найз нөхдүүдтэйгээ зааланд тоглоно. Бас зарим үед бол сайхан дуулна. Тэгээд чөлөө цаг өнгөрөөнө. Хобби гэж байгаа юу ер нь сонирхож цуглуулдаг анхаарлыг чинь илүүтэй татаж ингэ сонирхлыг чинь татдаг. Тийм зүйл байгаа. Өөрөө би бас 10 жилдээ хурдмаар ундаг байсан. Морины зураг их цуглуулдаг. Одоогоор манай гэрт зөндөөл морины зураг байна даа. Хэдэн наснаас морин унж эхэлсэн бэ? 7 настайгаас унж эхэлсэн юм уу? 7 настайгаас унж эхлээд 8 жил болсон байлаа. Морины зураг цуглуулдаг гэдэг чинь юу н одоо илүү их сайхан мэдрэмжийг төрүүлэх үү? Эндээс бас хуваалцаач. Хурдан морины хөвгт ундаг байсан болохоор бас наадам төрүүлээ дайрагдаад ирэхэд бас сайхан байдаг. Тэр мэдрэмж нь бол бас тийм бас Монгол хүний нэг огшсон мэдрэмж байдаг шүү дээ. Хүн болгоны тийм мэдрэмжийг авдаг болохоор бас тэгээ багаасаа бас морин дэлгэр өссөн болохоор Монголын сайхан тал морин дэлгэр өссөн болохоор бас хурдан морь гэдэг зүйлийг сайхан сонирхдаг. Аав ээжигээ танилцуулаач. Аав ээжээрээ барахдаг гэж бас гэр бүлийн хүмүүжил бас энэ их төгсөлтөлтэй байхад нөлөөлсөн гэж ярьлаа шүү дээ. За манай аав бол Арангаан аймгийн Хариат Баяр сайхан гэж хүн байгаа. Одоогоор хуваарь бизнес эрхэлдэг.
Ээж маань болохоор ганц туяа сургуульд ажилладаг, боловсролын салбарт. Ийм хүн байгаа. Ам бол тавуулаа ахтайгаа дүүтэйгээ амьдардаг. Ах маань Монгол Улсын их сургуулийн боловсролын сургуулийг математикийн багшаар төгссөн. Одоо сургуультай багшилж байгаа. Дүү маань 9 дугаар анги. Одоо сургуулаа төгссөн, удахгүй төгсөх юм байна. Цаашдын зорилго юу хийхээр төлөвлөж байна? Ирээдүгөө юу хэрхэн төсөөлж байна? За миний цаашдын зорилго гэх юм бол эхний ээлжинд бас бисаа хэлсэн Батлан болон сургууль сурах зорилготой, сонирхолтой өөрөө сурна. Тэгээд сурсаа төгснөхийн дараа бас ажил мэргэжил төгссөн мэргэжлийн дагуу бас ажиллах сонирхолтой байна. Цагдаа болох мөрөөдөлтэйсэн гэж хэлсэн шүү дээ. Яагаад одоо энэ чиглэл рүү яваагүй санхүү эдийн засаг гэдэг энэ мэргэжлийг сонгоод явчих вэ? Хоёр мэргэжлийг давхар эзэмшиж. Тэгээд эдийн засагч хүн ерөнхийдөө нэгтлэн жоо эдийн засагч бай бас ажлын байр хааж олдно. Дээрээс нь бас цагдаахан мэргэжлийг хослуулах юм бол бас давуу талтай юм болов уу гэдэг. Эцэгхийн заавар зөвлөгөөний дагуу тэгэл зогсон доо. Эцэг их бас нөлөөлсөн юм байна тийм ээ. Ер нь чиний хувьд одоо оюутны зөвлөлийн тэргүүн хийж байгаа шүүмжлэл ер нь өгдөгөө, шүүмжлэлийг ер нь хэрхэн хүлээж авдаг вэ? Шүүмжлэл ирнэ бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулна, зохион байгуулалттай холбоотой шүүмжлэл ирнэ. Олон талын шүүмжлэл ирнэ. Тэгээд ерөөдөө бас чадах зүйл байна, чадахгүй зүйл байна. Чадахгүй зүйл дээрээ бол шүүмжлэл авдаг. Магтаалыг яаж хүлээж авах вэ? Тэгэл хүн болгон магтаал дуртай байдаг. Миний хувьд бол бас магтахаас илүү бас шүүмжилт бас өртөхийн ер нь бол өртснөөр бас өөрийгөө дутуу зүйл буюу алдаатай зүйлээ засчих юм болов уу гэж боддог. Магтаалаас илүү бас шүүмжлүүлэхэд бол сонсдог шүү. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ? Ер нь бас энэ оюутнууд зөвхөн одоо сурахын хажуугаар хөгжүүлэх, за өөрт тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад явах энэ боломж юу манай аймаг орон нутагт хэр байна гэж харж Байгаа. байна. Оюутны зөвлөлгээд олон нийтийн байгууллагаар явахаар хүн жинхэнэ нэг хөгжлийн галч энэ чи явж байгаа. Жинхэнэ хөгждөг газар. Яагаад гэх юм бол хүн суралцаа явдаг байхгүй. Энэ алхмаас энэ дундаасаа баяхэд бичиг баримт боловсруулаад сурдаг. Алхам бүрийн юм. Өстой жинхэнэ амьдралын өстой бүхэл зүйлийг энэ байгууллагаас сурдаг юм да. Ерөөдөө хүнтэй зөв харилцах. Ямар хүнтэй хэд яаж уулзах вэ? Цаг болцохоос эхлээл хүний гаргаж байгаа алхам ааш бол хүн болгонтой харьцдаг болохоор хүн болгоны арил шиг өөр. Тэгэхээр энэ болгоноос жинхэнэ суралцаал явж байгаа да. Тэгээ хамт олноосоо суралцсан. Баг хамт олон маань бас нөлөөлөлтөй мундаг оюутнууд байлгаас тэднээс бас чадахгүй мэдгүй юм асуужлаа авлаа. Суралцах зүйл бол маш их шүү. Ер нь бол тэр энэ олон нийтийн үйл ажиллагаанд бол оролцох нь бол оюутнууд их боломжийг олгодог юм байна. Нийгмийн идэвх одоо энэ олон нийтийн чиглэл рүү хандах оюутнууд бас нөгөө хэсэг бүлэг бас байдаг. Их тийм идэвхгүй хандах. За нэг ингээд урсгалаараа явцдаг. Ийм залуучуудад чи юу гэж хандаж хэлмээр байна? Юу хэлхийг хүсдэг вэ? Ийм залуучуудыг бол бас эргээд нэг хараасаа. Ер нь бол бас тухайн салбарт тэргүүлэгч манлайлагч оюутнууд юу нөлөөлөд ийм мундаг явж байна. Өнөөдөр хүн болгон бас өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн мөрөөдөлтэй байгаа. Тэрэндээ хүрэхин тулд хүн өөрөө өөрийгөө яаж өөрчлөх ёстой юм бэ гэж нэг хараасаа л гэж боддог шүү дээ. Өөрийгөө нэг хараасаа тэгж л боддог. Одоо ер нь манай залуучууд бас гадагшаа гадны улс орнууд руу гарч суралцах, боловсрол эзэмших сонирхолтой болсон байна л да. Монголд ер нь боловсрол эзэмшээд төдийлөн гэх амжилт үзүүлэхгүй ч юм уу. Гадаад оронд мэрэгжил эзэмшээд мэрэгжилтэй болсон хүчин болоход илүү их өндөр байр суурь боломж олдох юм болов уу гэж хардаг, ойлгодог болсон байна л да. Энэ дээр чи бодлоо олцооч. За Монголд бол бүрэн суралцаад ажиллах бол бүрэн болцоо бий. Манай залуучуудын маань бас өөрсдийн нэг хандлага бас нэг тийм гадны урсгал руугаа чиглэсэн гадагшаа сураад ирвэл энчээ ирээд илүү ажилттай ажлын байр илүү олдно. Уг нь бол тэр хүчийг бид нар Монголдо зөв ашиглаж чадах юм бол манай улс маань хөгжинэ. Тэгснээр мөн залуучууд бидний оролцоож сайжирна. Биднэрт бол бүрэн болцоо байгаа гэж үзэж байгаа. Их сайхан хэллээ. Чиний хувьд ер нь хин нэгнээс одоо хүртэл одоо сэтгэлд чинь үлдсэн ч юм уу амьдралдаа баримтлах үйс одоо өмтэй зөвлөгөөг, өмтэй сургамжийг авсан тийм үе байдгүй. Байна, тийм үе байдаг. Ах нараас бол одоо өмнөх үеийн зөвлөлийн тэргүүн байсан ах нар маань мөн бас тохор өөр албан тушаалах шиг явдаг байсан болохоор ах нараас бол үнэтэй зөвлөгөө авна. Өмнөх халаагаас ийм үед нь ингэж явах хэрэгтэй шүү гэдэг бас
цаахан цаг цаа гаргаад хаяа бас ярилцахаар бас өөрийнхөө алдагдсаад явдаг. Тийм сайхан үнэтэй сургамжууд авнаа. Хэр их хүнтэй ярилцдаг вэ? Хэр их хүнийг сонсогч гэж байна? Ярих дуртай хүмүүс гэж байдаг. Чиний хувьд аль төрөлд нь хамаарах вэ? За миний хувьд ярих төрөлийг ер нь ярих талдаа хамаарах байх. Бас хамтран ингээ ярилцаад мэдээлэл солилцдог болохоор бас сонсох шаардлагатай даа сонсноо. Одоо ер нь залуучууд бас энэ намын харьяалтай болсон байна. Нам дагж байна гэдэг бас юм шүүмжлүүд яригддаг. Нам гэдэг энэ ойлголт чиний хувьд? За нам гэдэг зүйл бол миний хувьд бол хувь хүний л бас сонирхлын асуудал. Хүн заавал намд ороод нам дагснараа сайн сайхан явна гэж бол бас байхгүй. Дагаад бас сайн явдаг хүмүүс ч байгаа л бах л та. Гэсэн хэдиж хувь хүний өөрийн бас зохион байгуулалтын асуудал нам даахгүйгээр бас амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө л байна. Тэгэхээр оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр гэж ингэж тохиож байгаа. Энэ одоо өдрийг жил бүр ингээд тэмдэглэж байгаа. Эцсийн зорилго ер нь хүрэх үр дүн ингэж тэмдэглэснээрээ бас ямар өөрчлөлт гарна гэж боддог вэ? За ингэж тэмдэглэснээр бас олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр гэдэг энэ тунхаглалт энэ сайхан өдрийг бол тэмдэглэх нь маш зүйтэй алхам байна. Маш зөв. Яагаад гэх юм бол бас оюутнууд маань өнөөдөр бидний эрх шиг юунд дөр зөрчигдөж байна. Хаана ямар салбарт яаж хөндөгдөж байна. Тэрийг мэддэг оюутан мэдэхгүй оюутан гэж байгаа. Тэгэхээр мэдэхгүй хүмүүс маань бас тэр эрх шиг хөндөхгүй тулд өнөөдөр энэ эрх шиг өдрөөр тохиолдуулаад бас мэддэг болох. Мөн түүнчлэн бас энэ өдөр зохион байгуулагдсанараа оюутнууд маань бас тодорхой хэмжээний мэдээллүүдийг бас их авч байгаа. Оюутны эрх, оюутны үүрэг нь юу вэ? Оюутнууд бас эрхээ их ярьдаг, үүргээ бас ухамсарлахгүй байна гэж ярьдаг. Үүрэгтэй, тодорхой хэмжээний бас үүрэгтэй. Үүргээ бол маш сайн ухамсарлах хэрэгтэй. Эрх хэдлэхээс илүү үүргээ сайн мэддэг байж эрх ярих хэрэгтэй шүү. Тэг олон төрлийн үүрэг байна оюутны. Одоо жишээлбэл сургуультай одоо сургууль зөрхөөс эхлэл үүргүүд ш шатаас дээшээ доош оруулахаас эхлээл баруун зүүн гарын дүрм гээл. Ингээл эн чинь ингээд зөрчигдөөл явдаг. Зарим тохиолдол гардаг л та тийм үед. Тэгэхээр бас хувь хүнийхээ төлөвчлээ сайхан зөв болгоод оюутнууд маань бас үүргээ ухамсарлаа явах юм бол эрх ашиг гэдэг зүйлээ ярих юм бол мөн эрх ашиг хөндөгдөхгүй байна. Оюутны зөвлөлийн үед оюутан сурагчтай хамруулад яг энэ Монгол Улсын их сургуулийн орхон сургуультай ч гэдэг юм уу үр бүтээлтэй ажил өрнүүлээ үлдээ гэсэн тийм зорилго байгаа юу чинь юу? Байгаа. За одоогоор манай сургуулийн хэмжээнд бас өмнөх оюутны зөвлөлүүдийн тэргүүнүүдийг үеийн оюутны зөвлөлийн тэргүүнүүдэд багтаасан. Одоо байгаа оюутны зөвлөлийн бүтцтэйгээ тийм том мэдээллийн самбар, том самбар гаргаж байгаа. Энэ болохоор бас яг хөөр дараагийн оюутны зөвлөлийн бас дүүнерт маань үлдцтэй. Нэг талаар бол манай оюутны зөвлөл хэдэн онд ямар хүмүүс өдөртөө явж байсан, ямар хүмүүс манлайлаа түүжилж байсан. Мөн одоо байгаа оюутны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн ямар хүмүүс байдгийг. Тэгээд тухайн самбар дээр маань болох юу байх вэ гэхээр бас оюутны зөвлөлийн хийсэн ажлын тайлбар, тэгээд холбогдох ёстой алба нэгжүүд нь бүгд байна. Жишээлбэл одоо спорт сектор дээр ямар хүн байна вэ? Тэр хүнтэй холбогдоод спорт сонирхдаг оюутнууд унах юм бол секц одоо дугуултай холбогдоод явах бүрэн боломжтой. Тэгэхээр бас оюутнууд маань бас нэлийн хэрэгтэй зүйл. Тийм болохоор бас ийм хөдөлгөөнийг бас сургууль дээр өрнүүлж байгаа. Тэгэхээр их бас сайхан ажил өрнүүлж байгаа юм. Чиний хувьд бас энэ бидлийг үзэж зохион байгуулсан мартагдчихгүй намар шоу реалити шоунд бас оролцсон байлээ. Дурсамжаа олцооч их сайхан дурсамжийг бас их олон зүйлийг ойлгож мэдэрсэн баг тийм ээ. За мэдэрсэн реалити шоунд бас сургуулиуд төлөөлөд 5 оюутан оролцсон. Тэрний нэгээр нь бас оролцоод ирсэн байгаа. Мөн бас оюутан насны минь нэгийнхэн том түүхийг бас бид нарт үлдээсэн. Тийм сайхан дурсгалтай мөчүүд бол үлдсэн гэж бодож байгаа. Суралцсан зүйл бол үнэхээр бас олон байсан. Тэр олон оюутан залуучууд дунд бас намрын ажил гэдэг зүйлийг мэдэхгүй, намрын ажилд явж үзээгүй, оролцож байгаагүй тийм оюутнууд мөн байсан. Эрчүүлийн хувьд бол бас эрэгтэй оюутнуудын хувьд бол бас тодорхой хэмжээний ерөөдөө бол бас газар тариалангийн ажлыг бол бас мэддэг. Эмэгтэйчүүдийн хувьд маань бол бас тийм бүр үзээчгүй оюутнууд байсан. Тэгэхээр бас тийм зүйл дээр ингээд хамт олноороо бөөнөрөө байхаар бас хувь хүнийг бас ямар хүн бэ гэдгийг таньж болт юм бэлээ. Ер нь бол тэгээд бас ажлын амт гэдэг зүйлийг бас тэрдээс мэдэрсэн. Чиний хувьд бас сурахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч
ингэж байсан уу? За миний хувьд бол ажил хөдөлмөрдөггүй. Тэ цалин өстэй зүйлд бол ажиллаагүй. Хичээлдээ яваад ажиллая гэж явж байгаа. За тэгэхээр бас их сайхан халуун дотн яриаг өрнүүлж бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч ирсэн бас юм талархлаа илэрхийлээ. Нэвтрүүлгийнхаа төгсгөл чиний хувьд бас хэлэх дуртай үг чинь юу вэ? За миний хувьд хэлэх дуртай үг бол бас сонирхолтой үг үү. Хэлсэн бол хийж, хийсэн бол дуусгаж байя гэж үгийг бас амар хэлэх дуртай. Анх удаа ийм сайхан үг сонсож байна. За баярлаа. Хүний амьдралын бас хамгийн сайхан үе одоо оюутан насаа гэж ярьдаг. Чи санал нийлдэг үү? Санал нийлнэ. Энэ бол яалтчгүй бас хүний амьдралын нэгэн том түүх үлддэг. Үе тэнгийнхэн залуучуудаа мөр зэрэгцсэн явдаг ийм сайхан дурсгалт мөчүүд мөн үлддэг учраас бас энэ тал дээр бол 100% санал нийлнэ. За баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд бас оюутан залуучуудаа хин нэмбэ нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгчидтэй уриалгын сайхан урмын үгийг хэлээч. За ингээд цэнхэрлэгцээ үзэн суугаа нийт Орхон аймгийнхаа арт түмэнд бас энэ сайхан үдшийн мэндийг хүргээд ингээд Орхон аймгийн маань оюутан залуучууд өнөөдөр бас нэгдээд олон улсын оюутны эрхийн хамгаалах өдрийг өнгөрөөж байгаа. Тэгээд ингээд энэ сайхан өдрөө оюутан залуучууд маань сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэ гэж хүсээрээ. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хин нэмбэ нэвтрүүлгийн удаагийн зочноор олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын их сургуулийн Орхон сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн намдаг нэвтрүүлэг дөрөвдөө оролцож халуун дотны яриаг өрнүүллээ. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.